За 5-аас эхлээд 11 хуваахад 5 үлдэгдэл өгөх натурал тоон дарааллын 18 дугаар гишүүнийг олё. За юу гэсэн үг вэ гэхээр энэ бол болгоны дугаар 5-аас эхлээд 5 гэдэг хэлэх юм байна. За дараагийнх нь болохоор 11 хуваахад 5 үлдэгдэл дутуу. За жишээлх юм бол 16. За дараагийнх нь тоо юу вэ гэхээр 27. За гих мөчлийн үргэлжлэл. За ер нь бол юу гэсэн үг вэ гэхээр энэ бол өөрөө 11 хуваахад 5 үлдэгдэл дутуу өөрөө мөн. За дараагийнх нь тэр тоог гарч ирэхэд бол яах вэ гэхээр энэ дээрээ 11-ээр нэмэгдэж гарч ирнэ л гэсэн үг. Тэрний дараагийнх нь бас л ардлах нь 11-ээр нэмэгдэнэ. За өөрөөр хэлэх юм бол энэ маань А1 нь 5-тай тэнцүү. Ялгуур нь 11-тэй тэнцүү байх тийм арифметик хөрөөс юм байна. Энэ арифметик хөрөөсийн 18 дугаар гишүүнийг олж гэж байна. 18 дугаар гишүүн гэдэг бол А1 дээр нэмэх нь 17 хүрчих нь D. За A1-гээ мэдж байгаа 5. 17 хүрчих нь ялгуураа мэдж байгаа 11. За тэгээ энийгээ бодох юм бол 5 дээр нэмэх нь 187 гээд 192 гарах юм байна.